5 дугаар сарын 27-нд үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаан болох гэж байна. Энэ нь өөрөө дээд шүүхийн ерөнхий шүүгчийг нэг удаа 6 жилээр байсныг улиран томилж болох тухай энэ үндсэндээ нэг юм улс төрийн шинжтэй, улс төрийн тохиролцооны шинжтэй, ийм захиалгын шинжтэй үйл явц өрнөж гэнэ гэж Арц намын бүлэг үзэж байна. За сүүлийн үед болж байгаа өнгөрсөн жилээс нааш болж байгаа томилгоонуудыг харахад улсын ерөнхий прокурорыг 6 жилээр бас улиран томилсон, авилгалтай тэмцэх газрын даргыг 6 жилээр улиран томилсон, одоо дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилох юм үйл явц өрнөж байна. Энэ өөрөө эдгээр нь өөрөө эрх зүйт ёсонд хэр зэрэг нийцж байгаа вэ? Хуулинд байхгүй заалтуудыг тайлбарлах замаар, давуу байдал олгох замаар асуудлыг шийдэж гэнэ гэж үзэж байна. За тэр тусмаа үндсэн хуулийн цэц өөрөө тийм улс төрийн захиалгын байгууллага болж хуурсан одоо тийм байж магадгүй олон шийдвэрүүд гарч байгааг бас анзаарч байгаа. За тэр тусмаа өнөөдөр үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 2 нь нэг гишүүн чөлөөлөгдсөн, нэг гишүүний үндсэн хуулийн цэцийн ердийн гишүүн биш, үндсэн хуулийн цэцийн дарга Баясгалан гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 1 жил болчихж байна. Цэцийн дарга өөрөө бас очиж байгаа хэрэг маргааныг гишүүдэд хуваарлаж асуудал яригддаг. Энэ одоо яг үндсэндээ хугацаанд дуусчихсан цэцийн даргын асуудал дээр Арц намын бүлгээс тодорхой байр суурь илэрхийлж улсын хурлын дарга Бямб цогт даргыг энэ 2 гишүүний томилгоог яаралтай оруулж ирээ. Энэ хүртэл цэцгийн гишүүд одоо үндсэндээ хуулийн хүрээнд бүрэн маргаангүй цэцгийн даргатай болох хүртэл энэ цэцтэр гарч байгаа энэ шийдвэрүүдийг одоо тасан зогсоох шаардлагатай. Ийм учраас улсын хурлын дарга Бямб цогт даргад мөн төрийн байгуулалтын байнгын хороонд яаралтайгаар цэцгийн гишүүний нөхөн томилгоог яаралтай хийх ёстой гэдэг ийм зарчмын байр суурь өгөх шаардлагыг нэгдүгээр Арц намын бүлгээс хөрвүүлж байна. Үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг 4 жилийн хугацаад 6 жилийн хугацаатаагаар улсын хурлаас томилно гэж хэлсэн. Нөгөө 6 жилийн хугацаанд дуусаад 1 жил болчихсон. Тэр хүний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан. Одоо 1 жилийн хугацаанд зөвхөн цэцгийн гишүүн биш, цэцгийн дарга хийж байгаа хүн одоо бүрэн эрхтэйгээр шийдвэр гаргаад яваад байгаа. Тэр тусмаа сүүлийн 1 жилийн хугацаанд ер нь өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага өөрөө улс төрийн шүүх болоод хувирчихсан, захиалгын шийдвэрүүд гаргадаг байх магадлал маш өндөр ийм байгууллага болоо хувирчихсан. За ийм нөхцөл байдалд одоо бид нэр энэ дээр ямар дүгнэлт хийх вэ? Одоо жишээ нь нөгөөдөр болгож байгаа үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдаанаар хуулийн дээр тодорхой биччихсэн улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаатаагаар томилно гэсэн заалтыг одоо сунгаж болно. 2 болон бараг түүнээс дээш байж болно гэдэг шийдвэрийг гаргах гээл явж байна. Тэгэхээр энэ бүгдийг таслан зогсоож ямар ч байсан албан ёсны бүрэн эрхтэй цэцгийн бүрэлдэхүүн энэ асуудал дээр шийдвэр гаргах ёстой, цэцгийн дарга солигдох ёстой гэдэг юм байр суурь. Монгол улс байнгын ажиллагаатай парламенттай улсын хурал одоо байнгын ажиллагаатай хуралдаж байна. Үндсэн хуулийн цэцгийн дарга хугацаанд дуусчаад 1 жил болж байхад яагаад чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй байгаа юм бэ? Баясгалан гэдэг хүн чуулган завсарлаагүй одоо 2-3 илж чуулган явж байхад яагаад чөлөөтгөх хөргөлөө өгж асуудлаа шийдэхгүй вэ? Яагаад улсын хурлын дарга энэ асуудлыг авч хууль биелүүлэхгүй байгаа? Энэ өөрөө ингээд улс төрийн шүүх болсон байгууллага захиалгад шийдвэрүүдийг ингээд ээж дараалан гаргасаар байх юм уу? Энэ гаргаж байгаа шийдвэр хүчинтэй юм уу гэдэг асуудлыг тавьж байгаа. Жишээ нь та бүхэн түрүүн Тэмүүжин гишүүн тодорхой дутуу хэлчих шиг боллоо. 5 дугаар сарын 13-нд үндсэн хуулийн цэцгийн хуралдаан болж хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар цэц бас шийдвэр гаргасан. Буюу иргэний эрх зүйн байдлыг дордуулсан, иргэдийг чөлөөтэйгээр хөөн хэлэлцэх хугацаа эрх хэрэгчлөөнд нь халдаж шийдвэр гаргах ийм нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Тэгэхээр энэ бүхэн бол үнэхээр ноцтой асуудлын түвшинд энэ засаглалын хямрал үргэлжилж байна гэж Арц намын бүлэг үзэж байгаа. Ийм учраас Бямб цогт даргад шаардлага хөрвүүлж байна. Тэр цэцгийн дарга Баясгалан гэдэг хүн өөрөө бас чөлөөтгөх өргөдлөө гэж асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ байнгын ажиллагаатай парламент нэгдүгээрт ажиллаж байгаа гэдгийг хэлье. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол мэдээж улс төрийн дараагийн үйл явц өрнөж таарна.